Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар аймаг сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн тог тодорхойлохдоо хүн амын нягтрал байршил засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тогтоох зарчмыг баримтлан 2012 оны 11-р сарын 21-ний өдөр орон нутгийн сонгуул эхний санал хураалтаар эрт хүрээгүй хэдий ч дахин сонгуул явагдсны дараагаар Баянзүрх дүүрэгт 41 төлөөлөгч намын жагсаалт болон тойргоо сонгогдох байснаас ардчилсан намаас 32 судал, Монгол Ардын намаас 7 судал, Монгол Ардын хувьсгалт намаас 2 судал аван 2012 оны орон нутгийн сонгуулийн Баянзүрх дүүрэгт ардчилсан нам үнэмлэхүйн ялалтыг байгуулсан юм а. Сонгуулийн дараагаар Баянзүрх дүүргийн засаг дарга шинжлэлийн засгийн газрын бодлогыг амжилттай хэрэгжүүлж халаас илгээг хийн. Хороодын 216 хэсгийн ахлагчийг хоолноос нь салгаж хуулинд заагаагүй шинэ албан тушаал гарган 28 хорооны засаг даргын үүрэг гүйцэтгэгч нарыг автоматар томилсон. Орон нутгийн сонгуулийн дараагаар хороод иргэд нийтийн хурлаа өөрсдөө хуралдуулж хорооны засаг дарга болон иргэд нийтийн хурлын дарга тэргүүлэгчтэй сонгодог учиртай. Гэтэл Баянзүрх дүүргийн иргэд шинжилэл гэж нэг л их цээж эдэлсэн ардчилсан намын эрх мэдлэлтнүүдээс болоод хорооныхоо засаг дарга иргэд нийтийн хурлын дарга тэргүүлэгчтэй өөрсдөө сонгож чадахгүй хүрээд байна. Ардчилсан намын хилээд байгаа шинжилэл гэж чухам юу вэ гэдгийг ард түмэнч ойлгохоо боллоо. Шинжилэл гэсэн сайхан малгаанаас цаашгүй хоосон яриач юм шиг санагдах юм. Харин ч хууль зөрчсөн юм их. Үүнийг л шинжилэл гэж ойлгож болох юм шиг. Төрийн болон орон нутгийн засаглалын бүх төвшөнд иргэдийн оролцоог хангах, төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, Монгол улсад шууд ардчиллын үндэсний тогтолцоог бүрдүүлэх бодлогыг мөрийн хөтөлбөртөө багтаан хэрэгжүүлж байна гэдэг байгаа. Монгол улсын ерөнхийлөгч захаагийн элбэг дорж танаа. Энэ мөрийн хөтөлбөр чинь хаана хэрэгжээд байна? Ард иргэч чинь иргэд нийтийнхээ хурлаар хорооныхоо иргэд нийтийн тэргүүлэгч засаг даргаач сонгож чадахгүй байхад яаж төрийн болон орон нутгийн засаглалын бүх төвшөнд оролцох вэ? Бид энд хин нэгний улыг шагааж мууг нь үзэх гэсэнгүй. Гагцхүү иргэдийн сонгогдох эрхийг эрх мэдлэлтнүүд хаан боогдолж байгааг баримт нотлохоотойгоор ярьж байна. Ямар ч тач Баянзүрх дүүрэгт гарсан хууль зөрчил асуудлууд болон хуулийн залтуудыг Монгол улсын ерөнхийлөгч захаагийн элбэг доржин хэлснээр сонирхолтой. Энэ үндсүүлийн муруугаар зүйл маш их тодорхойлсон байдаг. Монгол улсад засгийн бүхэл ард түмний мэдлэг байна гэж. Ерөөсөө манай үндсэн хуулиас ихтэй юм биш. Бидний хувьсгал хийгээд баталсан яг энэ зааланд, яг энэ танхимд дахин хэдэн өдөр ярилцж байгаа баталсан энэ үндсэн хуулийн дээр чинь бичсэн юм. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож гэж. Шууд оролцож гэдэг үг нь энэ өгүүлбэрийн эхний өгүүлбэр байна шүү. Шууд оролцож. Тэгээд мөн сонгож байгуулсан төрийн нэгдүгээр төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэ хүү ихээ хэлнэ гэж. Баримт 1. Баянзүрх дүүргийн 1-р хороонд иргэд нийтийн хурлын тэргүүлэгчдээс хурлын тавыг 2013 оны 3-р сарын 1-ний өдөр хуралдуулахаар зарласан боловч Баянзүрх дүүргийн иргэд нийтийн хурлын ажлын албанаас хугацаанаас өмнө бүх өрх орцуудад зар тавьж 2-р сарын 17-нд хуралдуулсан байна. Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас энэ хурал маань зарлагдсан. Тэгэхээр иргэдийн хорооны иргэдийн нийтийн хурал бол өөрийнхөө дэг журмыг өөрсдөө тогтоодог, өөрсдөө сонгодог, дэг байгууллагаас оролцох ёсгүй ийм зүйл байдаг гэдгийг би хэлж байна. Төрчсөн байгаа. Энэ дүүргийн хурлын тэргүүлэгчид зардаггүй юм. Энэ хорооны хурал бүрэн мэрхээ идэвж байгаа тэр хурал энэ тэргүүлэгчид зардаггүй. Энэ таваа тэгээд зардаггүй. Тийм учраас өнөөдөр энэ хурал орчих болов. Энэ хурал хүчингүй. Хааштай зардах юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч иргэдийн нийтийн хурлын даргыг томилох ёсгүй. Тэгээд
Яг энэ тохиолдолд болохоор энэ одоо сая энэ их чинь хараа энэ их чинь гэж байгаа байхгүй. Ардсан намын хурд болж байгаа юм уу? Намайг оруулахгүй яасан юм бэ гэж хэлж байгаа байхгүй. Тэр чинь намайг хүмүүс хөөж ингээд цагдаа намайг хөө гаргачихлаа. Би зүгээр хуулиа даг гэсэн болохоос хин гарах нь хин гарахгүй надад хамаагүй шүү дээ. Тэр хүн гараад ажиллаа хийх шаардлагыг би ард түмнийхэн төлөө шаардлага тавина тийм үстэй. Тэгэхээр энэ хүмүүс болохоор хуулиа зөрчиж ийж одоо энэ дээр эрдэнэ нийтийн хурлын дараа нь байхгүй. Тэргүүлэгчт нь байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс нь бүрийнхээ хугацаанд дуусаагүй гэж байгаа. Тэгээд тэгж хэлсэн үнийг бид нэр хөөж агаад дээрээс нь намайг цагдаа түрж агаад хувцсан мөцсөний уурж түргэж агаад ингэж байгаа байхгүй. Баримт 2. Энэ зүрх дүүргийн 7 дугаар хороонд дүүргийн засаг дарга Пүрэв Даваагийн тушаалаар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Мишигт орж ирж хурлыг хууль бусаар удирдсан. Мөн зарласан цагаас өмнө эхлэж цөөн иргэдийг оролцуулан хурлын залыг дотроос нь төгжиж гаднаас нь иргэдийг оруулахгүйгээр эд нийтийн хурлын дарга засаг дарга нарыг хууль бусаар сонгосон. Иргэдийн оролцоо, иргэдийн оролцоо. Иргэдийн хурлаа. 5 цагаас зарсан хурд шүү. Сон дээр бүр зарсан байгаа шүү. Сон дээр бүр зарн гарсан шүү. Иргэдийн оруулаа. Уул нь энэ хурлыг өнөөдөр загварсаахан дараа өдөртөө явуулсан байхгүй юу? Тэр ажилдаа өгөөд дараагийнхын дараа нь авах хэрэгтэй байхгүй юу? Баримт 3. Баянзүрх дүүргийн 9 дугаар хороонд иргэд нийтийн хурлыг удирдсан хүн нь иргэдийн эрх ашигыг зөрчин дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга Мэнт сайхан хорооны иргэд нийтийн хурлыг удирдаж хорооны иргэдийн эрхийг зөрчсөн. Мөн ардчилсан намын гишүүн 20-30 хүний саналаар хорооны иргэд нийтийн хурлын дарга засаг даргыг сонгосон. Нэр дэвшигчийг хуулинд заагаагүй үндэслэлээр сонгогдох эрхэнд халтсан байна.